Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ нилээн хар бараан түүхийг өгүүлэх 1995 оны Basketball Diaries киноны товчлыг сонсцгооно. За тэгээд киноны маань гол дүрд алдарч жүжигчин Leonardo DiCaprio, Mark Wahlberg нар тоглосон ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багийн нилээн ирээдүйтэй тамирчин өвгүүд нэг л удаа алдаа гарган хар тамхи гих аюулт бодисыг сорсноор хэрхэн амьдралаа орвонгоор нэргүүлж хэдхэн сарын дотор гудамжны тэнмэл болтлоо амьдрал нь уруудан сүрж буй тухай харуулах маш чухал сургамжтай киноныхаа талбарт одоо бүгдээрээ орцгоё. Кино маань Нью-Йорк хотын нэлээд чанга дугаар алдартай хөвгүүдийн католик сургууль дээрээс эхэлнэ. Киноны маань гол дүр Дикапри ах буюу Жим ямар нэгэн хэрэгэл тарьсан бололтой. Ангийнхаа багшид нэг сайн бандстуулж байгаа л харагдана. Азар завсарлах хонх дуурж манай хүн зүхтах шахмал ангиасаа гарах бөгөөд Жим хэдий Христийн сургуульд сурдагч ер нь л дүрм журм захирагдалгүй өөрийнхөө өсснийг хийж амьдрах дуртай нэгэн. Тэмч болохоор найзуудыгаа уруу татаж энэхэд хичээлээ таслан интервьюгээр сэлгүүцэж эхэлнэ. Жимийн дотны найзуудыг Педро, Ньютрон, Мики гэх бөгөөд энэ дөрөв хөнгүү газар очиж байгаад будаг шингэлэгч үнэрлэж мансуурцгааж байна. Мансуурсан нөхдүүд тэр хаваар дүрэн сахилга гутаж гудамж талбайд ёстол дураараа дүргэн өсвөр насныхаа эрбэр дэрдэн орилж хашгицаар л явна. Хаа очиж Жим бид нар дундаа бас арай ухаантай. Бүгдээрээ будаг шингэлэгч байнга сороод байвал бид муу шүү. Өлгтойхон байжгаад сагсаараа тэтгэлэг болчвол биднэрт л хэрэгтэй гэж нөгөөддөө бас хөөрхөн зөвлөнө. Энэхэд будаг шингэлэгт сорж үе өмүүлээд байдаг ч гэсэн сургуулийнхаа сагсны багт маш сайн тоглодог. Нилээ ирээдүйтэй хөлтөд байгаа ахгүй юу уулна. Энэхэд уулна тавуулаа нийлдэг байсан ч Бобби гэд найз нь хорт хавдраар өвдсөн тул найздаа зориулж сагсны бөмбөгөн дээр хурдан идгээрэй гэд ичж байгаа нь хөөрхөн. Эдний багийн дасгалжуулагч манай дундаас Жимд их сайн. Байнга л за миний хүү яаж ийн. Найздаа ингэж бөмбөгөө бэлгэлж байгаа чинь их сайн хэрэг. Энтер гэжсэн хоёулаа бэлтгэлийн дараа манад очиж жоохын юмэрд суух уу гэж авд юм да. Жим дэн их л хажин санагдаж "Гүй дасгалжуулагчаа би өөр ажилтай" гээд дасгалжуулагчаасаа болтнаа. Насанд хүрсэн эрэ өсвөр насны хүүг гэртээ дагуулж очиод яах гээд байгаа юм бол доо. Маргааш нь манайд хотын аваргын тэмцээнд өөр сургуулийн багтаа тоглож явах үеэр Педро хувцсны өрөөлөө явж ороод нөгөө сургуулийн хүүхдүүдийн шүүгээг ухаад мөнгө төгрөг хамаг үнэтэй цайтай юмнуудын хусаал хаялаа. Манай эдж тэгээд тэмцээнд ялт байгуулан баяраа тэмдэглээд хоол идэл сууж итэл саяны багийн хүүхдүүд ирээд алдсан юмаа нэхэд эхлэлгүй яах вэ? Манай эдж тасгүрийн бид нар юу ч аваагүй. Энтергээд барилцаж аваад бөөн зодоо нүдэн болоо явчихноо. За ингээд нөгөө сургуулийнхныг тэмцээнд дээрж ялаад зодоон дээрээ ч нүдэж хайчаад оройн байрны гадаа аригтаар суусан шигэ. Инээж хөхрөлтэй байж итэл манай эдийн л уях. Дөнгөж 16 17 таа юм уу гэмээр илт мансуурсан өсвөр насны охин хэдхэн доллараар биеийн үнэлэг санал тавина. Бодвол хар тамхины мөнгөө л олох гэж байгаа. Гэтэл манай докноор дайжигнанд оромжилж толгой дээр нь ижижсэн чипснийхаа үрцгийг асгаж масгаад гэ бас их өөдгүү зантаа мó. Удалгүй Жим хорт хавдраар өвдөөд шаналж буй найз Боббигоо иргэн ирэхдээ нөгөө гарын үсгтээ бөмбөгөө авчирж өгнө. Найз нь удахгүй сагсаараа тэтгэлэг аваад коллежд орно. Миний найз ч гэсэн өвчнөө ялан дийлээд хоёулаа нэг коллежид тоглоно шүү. Гэх зэрэгээр муу найздаа орон мөгж байгаа л харагдана. Жим найзыгаа авч гарan салхилуулангаа 9 жорын зүйл ярилцсан алхах ба Бобби уул нь эдний багийн хамгийн мундаг тоглогч байсан ч тархины хорт хавдраар өвдөөд одоо 2 дахь жилдээ эмнэлэгтээ хэвдэж байгаа юм байна. Жими аав олон жилийн өмнө өөд болж одоо ээжтэйгээ хоёулах нь амьдардаг бөгөөд Жими ээж хөрхий хүүгээ тэжээх гээд зочид буудалд борив боксэлгүй ажилдаг болохоор хүүдэд анхаарал хандуулах цаг төдийл гардаггүй гэж байгаа. Манай өнийг өдөр байрныхаа шийдэн дээр бөмбөг шидэж байхдаа нэг байранд амьдардаг Режи гих том биетэй залуутай танилцсан мань хоёр овоол хөлсөө гаргалаа. Энэ үед найзууд нь хурч ирэх ба Мики бас тэгж жагаад нилээ онцгой зантай нөхөр вэ шүү. Наад харах хатагаа юу гээд байгаа. Гэх зэрэгээр балиар арьсангны үзэл гаргаад байдаг шүү. Жим ч түүнд нь нилээн дормжхан хандаж чи одоо хүнийг арьсангоор нь янз бүрээр хэлгээ бололдоо. Алуу явъя гэд манхид гадуур сэлгүүцэн нилээл ууцгаалаа. Ньютрон Жим тандаж найз нь орой нэг охинтой уулзнаа. Чи мантай хамт явчаач. Тэр хоёр хоёулаа байгаа. Гиссээр угаад Жимийг дагуулад нэг альд очиход мань хоёроос арай ихч болов гэмээр хоёр охин өгтөн. Энэ охтууд манай хоёроос бараг 3 4 насаар ихчихсэн. Нэг нэгээр нь аваад өөр өөрөөрөө дорцгоно. Энэ үед Жимтэй хамт байгаа охин нэг мансууруулах бодис гаргаж ирснэ. Сороод үзчих. Чи хизээч авч байгаагүй мэдрэмжүүдээ авна. Альвэ эр хүн юм байж зөрөгтэй бай. Энтергээд бахаар нь эр хүн шиг харагчих санаатай сороод автал тархитолгоон дүрээл шаал өөр ертөнцид яваад очлоо шүү. Ийм сайхан мэдрэмж гэж байдгаа гэж дотроо бодон тэр өрөө нэг иймэрхүү байдал тайл өнгөрлөө. Гэтэл Жимийн дотны анд Бобби хорт хавдраа дийлэлгүй нас барсан тухай аимшигтай мэдээ сонсох ба манай хэд оршуулганд орчоод гарч явахдаа найзгаа алдсан гашуудлаа тайлна гэд овоо эдэн шил юм тойруулаад авлаа. Энэ дундаас Жимийн хувьд дотны найзгаа алдсан нь маш хүнд байсан болохоор юу ч дууралгүй бүхнийг бодон нилээн л суулаа. За ингээд манай хэд нилээн согтсныхоо дараа дуу шуу орж харуулсан бороонд сагсны талбай дээр зүггүүтэн орж хашгичаад тэрэвэ айлуудыг сэрэнгээл алдлаа. Эртээ тэр охинтой хамт героин химээх хар тамхи хэрэглэсэн нь их таалагдсан болохоор өөрөө явж очиод гудамжны намжнаас дахиад героин худалдаад авчнаа.
За ингээд энийг өөртөө тарьж хэрэгэлсэн чинь улам хурдан үйлчилж цэцэг тал дундуур гүйж байгаа мэт их л сайхан мэдрэмж аваа байж итэл ээж нь ажлаа тараад орж ирээд хүүгээ хараад бүр шок. Илт мансуурсан байгаа хүүдээ санаа зовсон ээж нь "Минийхөө чи чинь яач вэ? Юу хэргэлж вэ?" гэж асуусан чи өнөөх нь юм ч ярьж чадахгүй мансуурсаар л. Ээж нь уурлаж "Чи чинь бүр байтлаа хар тамхичин болчоо юу?" гэд тасалгадаал хаялаа. За ингээд манай хүн өдрийн тэмдэглэлтэй хар тамхи хэрэглэсний дараа ямар мэдрэмж төрдөг тухай хар тамхиа уртан хэрэглэхгүй бол биеийн өвдөж янгинаж байгаа тухай бижиж эхэлнэ. Угаасаа эдний хоёр идэхгүй хос онохгүй тиймч боломжтой аль биш болохоор ямар мөнгө авах вэ? Хар тамхиа авахын тулд манай дээрм хийхээр шийдсэн байлаа. За тэгээд харанхуй гудамжинд отод зогсож байгаад бие хамгаалах чадваргүй настай эмээг дээрэмднэ. Гэтэл Мики гэж өвчтэй эм чинь цүнхийг булаачаад байхад эмээг нэмээд хитгэд зөхиод авд юм да. Энийг харсан Жимч бөөн уруулж "Хөөш Мики, чи чинь яаж байгаа юм бэ? Алив хурдан арилъя" гэж орилохоос өөр юу ч хийж чадсангүй. Хаавчиж Жим маань буруу зүйл хийгээд буруу замаар яваад байгаагаа ойлгож байгаа учраас арга нь барагдаад сүм дээр очиж санваартанд хийсэн нүглээ намжлан сэтгэлээ жоохон ч гэсэн хөнгөлөөл авлаа. Яж хахад Жим бүр сургууль дээрээ хар тамхи авчирж хүүхдүүдэд зараад байгааг нь ангийн багш нь хараад тэр дөрөөл цагдаад мэдэгдэж орхихон тэр. "Мань хүн бэлтгэлийнхаа үеэр 0 орчоод ирий" гэж хэлээд нөгөө юмаа сороод бүр болохоо байж гинөө энэ хүүхэд. Тэгсэн дасгалжуулагч нь араас нь орж ирснэ "Чи яасан юм хэрэглээд байгаа мó?" Гэхээр нь "Зад загнах нь гэтэл хэдэн доллар сарвааснаа. Би чамайг ганц үнсчихэд хүү" гэж авд юм да. Хогийн гаж донтон байсан байж. Жимч угаасаа уур омг ихтэй болохоор дасгалжуулагчийнхаа хэлсэн дуурлаж нэг сайн цохиол авлаа. Гэтэл дасгалжуулагч нь За намайг уучлаарай. Миний эснийг хүнд битгий хэлээрэ заа юу. Би чамайг юм хэрэглээд байгааг чинь ч бас хүндэлдэггүй. Ингээд хоёулаа дундаа ачи" гээл гарч одлоо. Жим маань бэлтгэл дээрээч гэртээч хичээл дээрээ хүртэл нөгөө юмаа хэрэглээд баг байнгын мансуурдаг боллоо. Хичээлийн дараа бэлтгэл эхлэхийн өмнө Мики, Педро, Жим 3 шүүгэнээсээ нөгөө юмаа гаргаж ирээд байж хахад гаднаас Ньютрон ороод ирнэ. Мики түнд "Мань гуравтайгаа сорох уу?" Гэхэд Ньютрон "Юу яриад байгаа юм бэ? Цагдаад баригдахаас өмнө наад юм хай. Та гур бүр донтлоо штэ. Энэ тэргээд бас хөөрхөн зөвл юм хэлж гин." Гэтэл энэ гурав Ньютроны эснийг юм чинээ тоосонгүй. Ньютрон Жимд бүр онцгойлон хандаж "Миний өгшөн, сайн сонс. Зааны Мики Петро хоёр бол угаасаа үг авахгүй зөрүүд нөхдүүд. Гэхдээ чи бол сайн тамирчин шүү дээ. Дараа жил коллежд орно. Ийм хогийн юм хэрглэж амьдралаа битгий сүрүүлэлтэй" гэж өстөл найзываар гуйсан ч Жим түүний эснийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад хайчлаа. Ингээд нөгөө юмас орсон болохоор яаж цагсаа тоглож чадах вэ? Бөмбөгөө алдаад шидэхтэй цагиргаач онохгүй ёстой онгоо олж дууслаа. Энгийн багшийн дуудлагаар ирсэн цагдаа нар цүнх сав шүүгээг нэгдсэн боловч хар тамхи хазаар гарч ирсэнгүү. Гэсэн чи ангийн багш нь энэ хэдийг хар тамхи хэрэглээд байгааг нь мэдж байгаа болохоор Жим, Мики хоёрыг сургуулаас хөөж орхих ба Ньютрон хар тамхи хэрэглээг байсан болохоор сургуультайгаа үлднэ. За ингээд саксны карьер нь өндөрлөж одоо бүр сургуульч болсон хоёр санаа зовсон ч юм байхгүй. Гигант цагаан өдрөөр гудамжинд мансууран дэмэрцгэн. Тэгээд өрөө гэрлэг яваа ортол ээж нь нууцсан байсан хар тамхиг нь олоод "Энэ юу юм? Чи бүр донтогч болчоо юу? Одоо чамайг галзуугийн эмнэлэг рүү авч явна." Энтергээд байхаар нь Жимийн дургу урч "Тэгвэл би энэ гэрээс чинь зайлаад үгүй" гэд хамаг хувц сундраа авчидээд эхлэхэд ээж нь ч бас мөчөөгөө өгсөнгүй. Тэгээ тэгдэг "Зайл, хамаг юм аваад эндээс зайл" гэж хэлснээр Жим одоо бүр гэр орончгүй боллоо. За ингээд ор хорон оож хаяггүй болсон гурав маань машин дээр хулгайлж зараад олсон эдэн төгрөгөөрөө нөгөө юм аваад мансуурцгаан ёстой л маргааш байхгүй мэт дураараа дөрөгцгааж байлаа. Энэ үед Жими ээж хүүдээ санаан зовон бурхнаас тусламж гуйн залбирж байгаа нь үнэхээр өрөвдөлтөй. Киноны эхэнд мань хэдийн доромжлаад байсан биеийн үнэлэх охиныг санаж гэнэ үү? Жимиг олж харснаа. "Өө чи чинь манаасаа ялгархааргүй болцсон байж тээ. Карма гэж мэдхүү." Энтэргэж Жимиг сайн гихчин доромжилж багтааваа хангаж байгаа л харагдана. Мики, Педро энэ гурав энэ удаад нэг хоолны газрыг ухахаар шийдэн хар шөнөөр яваал орлоо. Кассанд нь байсан мөнгийг авч итэл цагдаагийн машины маяг дуурснаар манхид зовтох гэсэн ч Педро юмаа хэтрүүлж сорсноосоо болоод хөл дээрээ ч тогтож чаддгүй. Арга нурагцсан хоёр амиа удоол тэндээс зүхтаах ба Педро газар дээрээ цагдаа нарт баривчлагдаж шоронгийн алга татхан тэрэ. Анх тавуулаа байсан. За тэгээд Бобыг өвчнөр алдаад дөрүүлээ болсон. Удалгүй гуруулаа гудманд гарч одоо нэг нь шоронд ороод хоёулахнаа үлдлээ. Мөнгөтэй улсын хоёр баарнд ороод Педрод санаа зов ярилцаж байх үеэр баарны зургатаар Ньютрон гарч идэг байгаа. Ньютрон саксан бөмбөгийн тэтгэлэг аван том их сургуульд орж буй талаараа ярилцлага өгж байхыг хараад Жими холоо зангираал явчлаа. Жим тэр өдөр Ньютроны хэлсэнд орсон бол яг түүнтэй адилхан тэтгэлэг аваад зогсож байх байлаа. Жими хүсэл мөрөөдөл бүх зүйл тэр өхөнтэй буруу зүйл хэрэгэлсэн өдрөөс эхэлж нур унаж одоо бүр шалбааганд хутгалдаад байгаагаа Жим маш сайн ойлгож байсан ч хар тамхиндаа донтсон болохоор бие захирч чадахгүй л байлаа. Жим ээжигээ холоос харан явж очиод тусламаар байсан ч өөрөө гэрээ хайж явсан болохоор очиж зүрхэлдгүй.
Хар тамхин дуусаж мөнгө хэрэгтэй байсан болохоор анх хар тамхинд уруу татсан эгчдүү охтуудаас мөнгө гуух санаатай яваа очтол аав нь хаалгаа тайлж байна. Охтуудаа та нарын залууг таних уу? Гэтэл ёстой хараач хүн байна гэж авдсан юм да. За ингээд энэ байрнаас хөөгдөөл гарлаа. Жим хар тамхи татан мансуурж явахдаа биеийн дийлэхгүй гудамжинд унаад бараг хөлдөж өгтгийн даваан дээр эртээд хамт сакс тоглож исэн Режи таарснаар Жимийг хөлдөж өгөх аюулаас ашгүй аварлаа. Жим нэг сэртэл Режигийн гэрт сэрсэндээ баярлж байсан ч биенээс нь хар тамхиных нь үйлчлэл гарсан байсан тул нөгөөдгөө хурдан сорохгүй бол биеийн салгалаад ясан янгинаад байсан болохоор хүрмээ өмсөд гарах гэтэл Режи чи энийг хагаа юу? Карманаас ч нь олсон гэд хар тамхийг харууллаа. Жим тэр дөрөөл Режи наадхаа надад өгчих гэд булаах шахам дайрсан ч том биетэй Режи үгжил Жимд ялагдхав хар тамхины жорлондоо игээл урсгах чинь. Жим бүр боон уруулж Режи чи чинь яаж байгаа юм бэ? Би өглөө штэ. Энтэр гэхэд Режи мань өхрийн царайг төлөнд харуулж өөрийгөө хардаа. Чи ямар хүү байла? Одоо ямар олцоод байгаагаа сайн хар. Чи дахиад хар тамхи хэргэлбэл чи эннээс дордно. Тийм ээ. Би ч бас өмнө хэргэлдэг байсан. Гэхдээ би өөрийгөө ялан дийлж гарсан. Чи залуу хүн байна. Чи ч бас гарч чадна гэж хэлээд Жимийг гэрээсээ гаргалгүй манаж эхэлнэ. Угаасаа энэ нөхөр эднийхээс гараалуул нөгөө юм олоод татчнаа гэдгийг сайн мэдж байв. Эхний хэд өнөختөө Жим бүр тэсгэл алдаж биеийн асар их муудан мөлхөөч болтугай эднийхээс гарах гэсэн ч Режи өөрийнх нь сайн сайхны төлөө түүнийг гаргахгүй. За ингээд хэд хонсны дараа Жимийн бие овоо сайжирж хоолунд идэхтэйгэл болоодглоо. Энэ үед нь Режи түүнд итгэж за би хүнсний юм авчаад ирье. Чи сайн амраад байж байгаарай гэж хэлээд гартал Жим ямар юмараа амрах. Тэр дөрөө гэрийн ухаж төхнөж байгаад мөнгөтэй төрөвч нь олчлоо. За ингээд мөнгөтэй болсон нөхөр нөгөө юм олж сорхоор тэр дөрөө гараалгүй чинь. Нөгөө юм олж татаад овоо тоног гадуур мансуурж яваад мөнгөж дуусч л дээ. Гэтэл нөгөө биеийн үнэлэгч охин чинь өнгө зүсороод шинэ хувц өмсцэн явж байхдаа таарна. Жим гүйж очоод хүй сайн уу найзаа. Чи чинь ямар өөр болчихвэ? Гэтэл би юм хэрэглэхээ байсан. Дахиж юм хэрэглэхгүй. Чамд юу хэрэгтэй? Гэхэд Жим чи найздаа хэдэн цаас байвал зээлээч. Дараа өгье. Гэхэд $20 байна. Гиснээ газар шидчээд яваад өгд юм да. Тэгснээ охин Жимд хандаж намайг ядарсан үед доромжилж байсан баха. Одоо хэн хэнийгээ доромжилж байна гэж доромжлоод яваад өгнө. Айд хүмүүс мань хэн нэгнийгээ ядарсан үед нь битгий доромжилж доогдох уу гэж байгаарай. За ингээд хар тамхиныхаа мөнгийг олохын тулд Жим бахархал бардам зангаа бүрмөсөн хайж хэдхэн долларын төлөө хөгшин гаж тонтонгуудад биеэ үнэлж эхэлнэ. Ингэн байж олсон мөнгөөрөө ганц дооз хероин аваала дуусчиж байгаа юм. Мики тэр хоёр хэдэн өдөр цуглуулсан мөнгөөрөө гудамжны наймачнаас нөгөө юм авч байхдаа хулхны юм зарсныг олж мэдээ дараас нь явж чоод алан талан гээд занал хилээд эхэлдэг. Мань наймачныг айлах гээд байшингийн дээвэр дээр гаргаад дарамтлаж байхдаа Мики санаандгүй түлхээд 6 давхар байшингийн дээрээс унгаагаад алчтай юм да. Тэгснээ Мики сандарч хоёулаа хүн алчлаа штэ. Гэхэд Жим "Гүй би яагаач гүйштэй. Чи л өөрөө алсан." Энтэргээд мань хоёр хэрэгээ бие рүүгээ бухаад эхэлдэг. Мики цагдаад баригдахаасаа тэр дөрөө тэндээс зугтсан боловч удалгүй цагдаад баригдан хүн амны эргээр олон жилийн ял аваад явчлаа. За ингээд Жим маань хорвоо дээр цорганцаараа үлдлээд нөгөө юм олж татахгүй л бие нүгдэд байсан тул арга нь барагдаад ээж дээрээ очиж мөнгө гуйхаар шийддэг. Гэртээ очиод хаалгаа нүтгэд ээж нь дурангаараа хараад хэдий хүнч гисэн хаалгаа бүтэн нээж өгсөнгөө. Ээж та надад 10 за $20 өгчихдэггүй. Хүүн ядарч явнаа. Гэхэд Жим надад мөнгө байхгүй өгч чадахгүй. Гэхэд өнөөгч нь худлаа ярьж би юм хом авч татахгүй ээж. Урд жоохон асуудалд ороод зүгээр хотоос хэсэгтээ гарах хэрэгтэй байна. Та надад ядаж $10 өчгөл дөө. Гэсэн боловч ээж нь түүнд сохор зоосч хэл алгасангүй. Угаасаа өгчвөл гүйж очоод нөгөө юм аваад татчнаа гэдгийг сайн мэдж байгаа болохоор тэр шүү дээ. Жим бүр бөөн уруулж хаалгын цохиж орилж хашгичаад ээжигээ бүр муу хогийн яа гээгчлэн харааж ивэл яах вэ? Хар тамхи гэдэг хүнийг ийм л аимшигтай адгуус шиг болгодог юм байна гэдгийг энэ хэсэг дээр маш гүнзгий зүрх зүсэн байдлаар харуулсан байдаг. Хүүн хаалганых нь гадна уйлж орилоход ямар ч ээж хүний сэтгэл өвдөн штэ. Хүүгээ нэг оруулч тийм үү? $20 өгч тийм үү? гэж бодсон ч хэрвээ тэгвэл дахиад хар тамхиа татна гэдгийг бодон юу ч хийж чадалгүй уйлсаар л. Гэхдээ ганц чадах зүйл нь цагдаа дуудах байсан учраас хүүгийнхээ төлөө цагдаа дуудан Жимийг баривчлуулж байж бүх зүйл арай өөрөөр иргэдэг. За ингээд Манжин маань цагдаад баривчлагдан албан хүчээр хар тамхины эсрэг эмчилгээнд олон сар явсны эцэст биеийн дээрдэж героин химээх аимшиг тахлаас өөрийгөө татан авч чаджээ. Олон сарын дараа эмчилгээнээсээ гараад гэрлүүг алхаж явтал харанхуй гудамжинд Педрото тардаг. Педро баар дээрэмдсэн хэрэгээрээ жил шахуу шоронд сууж байгаад гарч ирсэн ч буцаал героиндоо донтжээ. Үнэр та нараа хувцс хунар гэж ёстой хүн амирал амтан байлаа. Тэгснэ Жимиг хараад "Оо андаа, задаагүй юу? Чамааг сууж агаад гарч ирсэн гэж сонссон. Царай зөчин шингэрээд сайхан болцсон биш. За хуучнаа дурсаад ганц юм хуваагаад сорчих уу?" гэж асуухад Жими нүдэнд өмнөх бүх аимшиг зүйлс нь зурсхийн өнгөрч "Үгүй ээ Педро.
Би дахиж хэрэглэхгүй. Чи ч гэсэн одооноос наад заваа юмаа бол гэж хэлэхэд Петро. За сүртэй бэ. Ганц л удаа штэ. Энтэр гисэн боловч Жим яасан ч хэрэглэхгүй. Гэд гүрийгээд байсан болохоор Петро $10 Жимээс аваад нөгөө юм олж татахаараа булан эргээл явлаа. За үүнээс хойш Жим маань дахиж нэг ч удаа хар тамхи гэх аимшиг зүйлийг өөртөө ортуулахгүйгээр барахгүй. Хар тамхин донтож тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалдаг санд ажлан өөрийнхөө тулсан амьдралаар лекц уншин хар тамхинаас гарах итгэлийг хэдэн мянган хүнд өгөхөөр хичээн ажиллаж байгаагаар энэ удаагийн кино маань төгснө.